За, сайн байцгаана уу? Энэ цугларч ирсэн эрхэм сэтгүүлчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За, Үнэн Баазуу намаас өнөөдрийн хийж байгаа хэвлэлийн хурлыг Монгол Ардын намаас мөрийн хөтөлбөрийнхөө амлалтыг биелүүлэхийг шаардаж байгаа. За, улс төрийн нам гэдэг бол мөрийн хөтөлбөртэй. Тэр мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө төрийн эрх авахын төлөө сонгуульд оролцдог. Ганцхан зорилготой. Гэтэл Монгол Ардын намын энэ 1992-оос 96 оны хүртэл хийсэн мөрийн хөтөлбөрүүдийн амлалтуудыг би ерөнхий урээгийн таавахнд хүргэе. Жишээ нь 1992 оны мөрийн хөтөлбөртөө эх орон ард түмнийхээ төлөө өгсөн уриатаагаар оролцсон байд юм байна. За 96 оныхта бас эх орон ард түмнийхээ төлөө гэж уриатаа орсон. За 2096 оныхта ахаад төрөөн хямралаас гаргаж төмний ядуурлаас аварыг гээд нөгөө агуу уриатаагаа орж исэн байна. За энэ мөрийн хөтөлбөрүүд нь ерөөсө огт биелээгүй. За дараагийн мөрийн хөтөлбөр нь 2004 оны мөрийн хөтөлбөр нь таны төлөө тантай хамт гэдэг. Дандаа их гоё уриатаа орсон. За 2000 шудраг ёс хариуцлагатай төр дэвших хөгжил дэвжих амьдрал гэж. Бас л хариуцлагын тухай 2004 онд ярьж ирсэн. За 2012 онд хөгжлийг харилцан шүтэлцээ бүхий 4 долгуур гэсэн мөрийн хөтөлбөртэй. За ингээд өнөөдрийн 2016 оны мөрийн хөтөлбөр 65 суудлаа авахдаа иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгийн хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засч, дэгс журам баян хүчрхэг Монголыг зохицлоо чадна гэсэн ийм мөрийн хөтөлбөрт орсон байж байгаа. Тэгээ одоо бол энэ мөрийн хөтөлбөрийнхөө нэг ч амлалт нь Монгол Ардын нам хүрээгүй. Тийм учраас өнөөдөр бидний хийж байгаа хэвлэлийн хурлаар Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Батболог танаас мөрийн хөтөлбөрийнхөө 60%-ийг биелүүлээгүй улс төрийн намыг дараагийн сонгуульд оруулдаггүй хуулийн төсөл санаачлаач гэдэг ийм хүсэлт гаргаж байгаа. Хэрвээ ийм хуулийн цалт бий болох юм бол 12-оос 16 онд удирдсан ардсан нам хувьсгалт нам одоо 16 оноос одоо удирдах байгаа Монгол Ардын нам дараагийн 2020 оны сонгуульд орохгүй байх нөхцөл бүрдэж гарч ирж байгаа. За дээрэс нь энэ олон мөрийн хөтөлбөрүүдэд биелүүлж чадаагүй Ардын нам ард түмэнд одоо очиод хэлэх үг нүүр байхгүй болсон. Тэгээ нүүр байхгүй учраас эднэр хоорондоо яриад нэг ийм шоу энтертайнмент олсон. Тэр нь хэлэх үггүй учраас цөмөрөө шудраг ёс гэсэн шоу хийя. Ийм тохиролцоог хийсэн. Түүхч Үлзий Баатаргаан бичсэнчлэн нэгнийг нь золиосонд явуулаад бусд нь 20 онд цэвэрсэн ардын нам байна гэж ард түмний тэрхийг угаахч. Одоо жишээ нь ард түмэн утаандаа хортоод байна гэд босоод орилох гэхээр нөгөө нэг 60 тэрбумаа яриад бидний завгүй байлгаж байгаа. Офшорын тухай ярих гэхээр нөгөө нэг асуудлаа яриад завгүй байлгана. Бүх асуудлаас олдод нөгөө Санжийн баяр сайхан бэлгийн тэр хэрэг бүгд замхраад алга болсон. Хэвлэлийнх нь нэг хэсэг бид нар бичээд сошиалар бөмбөгдөөд байсан. Одоо тэр бүхэн ерөөсөн мартагдсан. Одоо ганцхан юм юу үлдсэн гэхээр 20 оны сонгуульд ард түмэн та бүхэн яагаад мөрийн хөтөлбөрөөр биелүүлээгүй юм бэ гэж хэлвэл ардын нам өөдөөс чинь нэг л үг хэлнэ. Бид шудраг ёсны төлөө тэмцсэн юм а гэсэн ганцхан үгийг хэлээд хөлөгтөд сонгуульд орох гэж байна. Бид нарыг 2016 онд энэ манан гусдагна гэд бид нар энэ 2016 онд энэ Үнэн Баазуу намыг байгуулж ирсэн. Энэ үед байгууллаа явж байхад олон хүн ахиж шинэ нам байгуулаад хэрэггүй нэмэргүй гэж хэлж ирсэн. Энийг олон сэтгүүлчид мэдж байгаа. Энэ үед бид нарыг 17 онд Мегийн инх бол чи урд зүгээс гаралтай байна. Ерөнхийлөгч болохгүй гэд сошиал ертөнцид тэмцээн хийж байхад оюун эрдэнэ явуугийн цэцэрлэг төрөлөнд дарга та ямар агуу юм бэ гэж бэлдагдаад зогсож ирсэн юм. Тэр үед хүрэл сүхэн инх болдыгоо мөнгөн чээж алтан бүхс хүрэл чээжтэй бишээ миний найз гэж бэлдагдаад зогсож ирсэн. Тэгээ өнөөдөр 17 он тэгж ярьсан улсууд өнөөдөр шудраг ёсны төлөө гэдэг бол бүр бид нар тохиролцсон. Инх бол хүрэл сүхийн төр хоорондоо тохиролцоод нэгэндээ буруу өгье. Тэгээд бид ийм жүжиг хийхгүй бол 20 онд бол манай нам ялагдах гээд байна гэж. Бидний харж байгаа нүдээр бол та бүхэн хэвлэл мэдээллийг ингээ харах юм бол инх болдтойгоо хүрэл сүхтэйгээ 20 оны одоо ардын нам сонгуульд орох юм бол ардын нам бүх шатанд унах. Суманд нэр дэвшиж байгаа хүн хүртэл ардын намаас нэр дэвшээд намайг сонгоог бол чи өөрийгөө сонгоё гэхээс илүү инх болдыгоо зайлуулчаа сонгуульд ор гэж хэлээд захын иргэн өөдөөс нь шаардахаар болцсон. Ингээ бүх шатанд унаад манан жинхэнэ устж алгуулах гэдэг. Тэгэхээр манан өөрийгөө аврах зам нь юу юм? Тэр нь
одоо хийж байгаа шудраг ёс гэсэн ганцхан үгээр л өрөөл лооцсон хийж сонгуульд орё гэдэг ийм тактикийг барьж байна. Тэгээ энийг маш амжилттайгаар одоо entertainment цоврал жүжиг болгоод ингээд ард түмэн өлсөн цангана гэд үзээд байгаа. Тэгэхээр бидний барьж байгаа юм бол 60 тэрбумын авилгын инх бол жидүүгийн хэргийн хүрэл сүхтэй юутэй эдгэрээ ардын намыг татан болгох хэрэгтэй. Монголын ард түмний олон жил гүсч мөрөөдсөн юм манан гусдгыг гэсэн. Ардын нам дотор инх болчих ганц хүн байхгүй. Инх болчих мянган хүн байгаа. Одоо та бүгдийн эргэн тойронд очдог төрийн албаны байгууллагууд захын суманд хүртэл инх болчих хогийн тамтгууд нь дүүрэн байж байгаа. Энэ бүх улсуудаас салъя гэх юм бол бид нэр ардын намыг аврах боломж олгож болохгүй. Яахаараа нэг ч амлалтандаа хүрээгүй ардын нам одоо манддсан бэ. Ийм шудраг ёс гэж байд юм уу? Тэм учраас ухнаагийн хүрэл сүхээс бид нэр энэ шаардлагыг хөрвүүлж байгаа. Монгол ардын нам амлалтандаа хүрээ. Энэ амлалтыг биелүүлж чадаагүй хариуцлагыг чинь ухнаагийн хүрэл сүхийг хинээс чинь ихэх юм. Үнэхээр шудраг ёсны төлөө тэмцэх гээд байгаа юм бол улс төрийн намын тухай хууль заасанчлан намын төв хороо нь өөрөө улс төрийн намаа өөрөө татан болгож болтой. Тийм учраас инх болчих олон авилгачийн зайлуулахын тулд хүрэл сүх ардын намаа татан болгоё гэдэг асуудлыг хөндөөч гэдэг асуудал. За 60 тэрбумын бизнес гэдэг бол төрийн ерхийг хууль тусаар авсан. Энийг ерөнхий сайд нь хүлээмжшөөрсөн, ерөнхий нарийн бичгийн дарга нь хүлээмжшөөрсөн, хууль зүйн сайд нь ямдарч хүлээмжшөөрсөн. Энэ хүлээмжшөөрсөн гэдэг бол ардын нам өөрийгөө татан болгох бүрэн үндэстэй болж байгаа. Гэтэл намаа аврах гэдэг. Одоо энэний өмнөх жагсаалт нь би одоо эндэрлүү гараад үг хэлье гэсэн юм л да. Ардын нам тар гэж би хэлчихье гэж бодохгүй юу? Ард түмний жагсааламж. Тэгээ намайг бол эндэрлүү гаргаагүй, оролцуулаагүй. Тэгээ жагсаалт яваад тэр оролц гэдэг. Оролцоод үгээ хэлье гэхээр чи хэлэхгүй. Энэ манай бэлдсэн үг хийдэг очор авцсан улсууд үг хэлнэ гэж байгаа байхгүй. Тэгээ ардын намыг татан болгоё гэдэг асуудлыг хөндөхгүй бол өнөөдөр Монгол цэвэршилд явагдахгүй. Би ахаад хэлье. Ардын намд мэгийн инх болчиг нэг муухан байгаа юм биш ээ. Мянган муухан байж байгаа. Тэгэхээр бид энэ үнэнд ойрхон байхын тулд энэ үнэн баазуу нам өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчөөс улс төрийн нам амлсан амлалтандаа биелүүлээгүй 60% хүрээгүй бол дараагийн сонгуульд ордоггүй байх хуулийн төслийг батлаач гэсэн санаачлагыг хөргүүлж байгаамаа. За үнэн баазуу намын хувьд бол Монгол ардын намыг мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхийг шаардж байгаа. За маш олон мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн шүү дээ. Энд байгаа сэтгүүлчид гэсэн өөртөө мэдчил байгаа. Бензиний үнийг бол дэлхийн зах зээлийн одоо үнэтэй уялдуулж нэг төвшөнд барихын сацуу жишээл Улаанбаатар хотод байгаа бензин Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ суман дээр байгаа бензин хоёр адилхан үнэтэй байх юм байл. Гэтэ тийм мөрийн хөтөлбөр одоо хүртэл биелээ олоогүй гэж байна. Хөвсгөл аймагт 92 бензин 2100-2000 таа байгаа бол Улаанбаатар хотод 1800 таа байх чинь 1900 таа байх жишээ. Тэгэхээр энд ямар нэгэн байдлаар мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх гэж. Ер нь улс төрийн нам гэдэг бол альва асуудал мөрийн хөтөлбөр дэвшүүлээд энэ нь бодлого байж хэвээр байхгүй. Тэгээ энэ бодлогоор хамтдаа өрсөлддөг байх ёстой гэж ойлгож байгаа. Тэгээ энэ бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө явдаг байх ёстой гэж ойлгож байгаа. Гэтэл энэ нөхдүүд хизээч одоо юу гэдгийг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй биелүүлэхгүй байх ийм зүйлийг гаргаж ирж байна. Өнөөдөр Улаанбаатар хот дэлхийн одоо утааны хэмжээгээр бол дэлхийн одоо дунджаас 18 дахин илүү болчлоо. Гамшигын хэмжээнээс нь 5 дахин илүү болчлоо. Гэтэл өнөөдөр юу ч хийхгүй хараа сууж байна. Зүгээр ард тун өнөөдрийн энэ одоо юу гэдгийг жагсаал цуглаан гэдэг байгаа шоу хийгээд байгаа нөхдөд энийг шоу гэж харж байгаа. Яагаад шоу гэж харж байгаа? Яагаад гэвэл өнөөдрийн энэ жагсаал цуглаан гэдэг байгаа нөхдөд ерөөсөө өвлийг Монгол ардын нам нуулгүй ихэд өнтөд авчлаа шүү дээ. Өвлийг өнтөд авчлаа гэж хэлэх гээд байгаа юм би. Ямар байдлаар өнтөд авах гэхээр өвлийн маркетинг нь маш сайн байлаа. Ард түмнийг арай өөр зүйлд анхаарлыг хандууллаа. Ард түмэн арай өөр зүйл харж хин нэгэн 60 тэрбум ч юм бэ, хин нэгэн жидүүч юм бэ гэж хараад харин утааны асуудал, харин төгжрлийн асуудал, зөндөө олон үйлчлэлийн асуудал гэх зөндөө олон проблемуудыг ард түмэн энэ Монгол ардын намаас мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхийг шаардах байлаа. Гэтэл ингэж шаардаж чадсангүй шүү дээ. Хамгийн гол нь юу болов гэхээр хин нэг одоо 60 тэрбум ч хэрэн нэг нь эх оронч болж үлддэг иймэрхүү тогтолцоо бий болчлоо. Тийм учраас Монгол ардын намыг мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхийг шаардаж байгаа. Ер нь мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхгүй байгаа нөхдүүд 60%-аас дээш гэж. Ер нь бол 60-аас 80% мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлдэг бол бид дараагийн сонгуульд орохоо болчихё л гэж. Дараагийн сонгуульд орохоо болчих. Энэ бол хамгийн зөв шудраг тогтолцоо байна. Энэ хамгийн зөв бодлого байж таарч байгаа. Бид ийм саналыг л Монгол Улсын ерөнхийлөгч Чалтмаагийн батлаг гэдэг үгэнд хүргүүлэх гэж байгаа. Тэ? Ийм байна. Ард түмэн бол мээдээ чинь хүрэл зүгтээ чинь бүгднгийн чинь зайлуулаад өгөхөд бэлэн болсон. Одоо мээг үзэн ядж байгаа үзэн ядалтаа болж болохгүй.
Харин энийг тээж гад сонгуулаар тэр ууран гаргав. Ерөөсөн Монголын ард түмний утаанд хордсон уур, эмнэлэгт үзүүлээд үзүүлж чадаагүй уур бухимдал, зам дээр төвчөрсөн төгжрлийн уур бухимдал болгоно 20 онд ардын намаас сонголтоороо өшөө авалт хийх хэрэгтэй гэдгийг л өрөөж хэлээд байгаа. Бидний хэлээд байгаа юм ерөнхийлөгч Батулга амлалтынхаа төрийн эрх барьж байгаа хугацаанд 60% хүрээгүй улс төрийн намыг сонгуульд битээ оруулаа гэж. Яг энэ хуулийг батлах юм бол ардсан нам мөрийн хөтөлбөртөө хүрээгүй учраас бас сонгуульд орчихдоггүй. Өнөөдөр энэ ард түмнийг сонгуулаа өгдөг болгож хуурах хэрэгтэй байна. Сонгуулийн эрсийг өндөр болгох. Энэнд яг хэвлэл мэдээлэл гол оролттой байна. Энэ ард түмнийхээ тархийг бид зөв цэнэглэх хэрэгтэй байна. Ингээ манад хуурдаад байдаг хэмжээгээр нь бид явал бидний ирээдүй сэтгүүлч та бидний бүгднгийн ирээдүй үр хүүхдийн ирээдүй бүрхэг болох гэдэг. Тийм учраас хэвлэл мэдээллийнхэн энэ ард түмнийхээ тархийг зөв цэнэглэхэд нь тусалж энэ соён гэгэрлийн үүргээ хамт үр гүйцэтгэж гэдэг зүйлийг би бас зөв зориулаад уриалъя.